Зя амьдрал хэр байна? Амьдрал хоо явдгаараа яваад үргэлжлээрээ үргэлжлээд татвар нийгмийн даатгалаа сайхан төлөөл явцгааж байна. За тэгэхээр хэлүүлээ. Энэ удаагийн сэдв чинь болохоор бод гарагийн буцалтай холбоотойгоор бид нэр өөрсдөө гэсэн shadow хэсэг гэж байдаг те. Тэр нь болохоор өөрсдийн нэг цухтаад байдаг гэсэн. Тэгээ өөрсдийн бас анзаардгүй харанхуй талууд гэж ойлгож байна. Ер нь бол бод гарагийн буцалт ер нь дийлэх тохиолдолд бидний дуусгаагүй ажлууд дуусгаагүйсэн харилцаа байна уу, ажил байна уу, эсвэл хувь хүнтэй холбоотой ингээд мэдрэмжүүд байна уу, эдрийгээ ерөөхдөө бол нэг сайхан хойшоо сууж тэг нэг мэдрээд ойлгоод тэгээд шинээр юу хийвэл зүгээр ер нь яг ингээд одоо чиглэлээ тодорхойлол одоо цаг ойлгож болно. Тэгээд энэ талаа ингээд холбоотойгоор угаасаа би вебсайтн дээр айгүй олон бичлэгүүд ингээд нэг оруулчихж байгаа. Өнөөдөр бас энэ ридингүүдийн дараа угаасаа яг бод гараг гэж эцээцтэй яг юу гэсэн мэ. Энд дээрээс бидний тэр харах уус гэж яг юм яавал ингээ ухаалаг байдаг вэ гэдэг талаар угаасаа видео хичээлүүд нь угаасаа бүгдийг нь оруулсан байгаа. Тэгжил учир нь олдох байх заа. За тэгэхээр хэдүүлээ газрын ордныхны хамгийн эхэлж үхрийн ордноос эхэлнэ. Тэгэхээр нэг сүүлдээс айгүй залах байхаа болоод бас юу гэдэг болоод байгаа. Энэ цагмаагаа бичдэг болоод байгаа. Just дэвшилэхгүй. Ой энэ яач. За тэгэхээр анаалтар үхрийн ордныхаа энэ буцалтай холбоотойгоор яг ямар хөө энержис ингээ байна юу гэх вэ гэдгийг хэлээ харцгаая. Тэгээд та бүхэн ингээ бод гарагийн буцалт гэхээр л нэг X-Max амьдралд буцаж орж ирдэг гэж ойлгодог тэр явцсан бодлосоо нэгт гарах хэрэгтэй. Заавал ингэж хооцны хүмүүс ирээл ингээл ангаана гэсэн нэг үг бол биш үгүй. Зя. Oh my да. Зя сүүлийн нэг шат. Тэгээд эхлэе. Хамархан шүү дээ. За тэгэхээр ямар хөө ярьж ирсэн гэдэг нь гарч ирэх нэ. Яг зөв. That's what I thought. За би хэдсэн байлээ яг энэ өмнөх бичлэгтэр ч илүү ингээд нэг ярьжсэн санагдаад байна. Танаа үхрийн ордны тайкун гэж байдаг. Тэр нь болохоор одоо энэ амьдралдаа яг юу сурах вэ гэдэг ч юм яасан бэ гэдэг нь байхгүй. Тэгээ үхрийн ордны одоо нэг сүнсний тэр одоо хөгжил тэр одоо битүү болтол нь хамгийн хэцүү байдаг гэж ярьдээ. Юу вэ гэвэл өмнөх ингээд нэг амьдралдаа болохоор үхрийн орд чинь дандаа хилэн цорд байгаадсан гэж л ярьдаг юм байл л дээ. Opposite гэдэг утгаараа. Тэгээд үхрийн ордныхын энэ амьдрал дээрээ ингээд маш их нэг төвчээр ингэж амьдралдаа хадгалдаг байхгүй. Ялангуяа ингээд өөрийнхөө үгийг ингээд нэг дандаа хоошоо тавьдаг те. Өөрийгөө өмөрөх ингээд нэг ёстой цаг үед үгээ хэлэх ёстой цаг үед хүртэл дандаа ингэж нэг хоошоо суучаад байдаг ч юм уу те. Нэг юм хит одоо хүлцэнгүү гэдэг ч юм уу эсвэл нэг юм төвчээрийн ноёор гэл ингээ байгаад байдаг та танаа ордныхаа чинь. Энэ ингээ бодын буцалтаар болохоор одоо энэ үедээ ингээ нүүр тулах цаг болсон гэдэг үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Харж байгаачлан 5-ын саваа 5-ын элд 3-ын аяг ингээд нэг хөзрөө дандаа дэшээ гарч ирсэн. За юу тэгээд хаанаас нь 7-гийн элд. За одоо хэдүүлээ жоох ухаалаг ярив. Юу гэж би та бүхэнтэй хуваалцах гээд байгаа вэ гэвэл бид нар тухгүй яриа гэж байдаг те. Одоо жишээлбэл за бодож үзье. Ажил дээр чи ганцаархнаа амар хичээдэг байлаа гэж бодъё. Танаа багийнхан чинь, танаа ажлынхан чинь нөх амар хичээдгөө. Тэгээд тэгжилэхдээ миний энэ хичээгээд байгаа энэ үр дүн ингээд таад ингээд нэг өөртөө анзаарах байлгүйтэй. Гээд ингээд нэг чимээгөө нүдэн балаа чихэн дүлийн ингээд ажиллаа гэж хэлж байна. Тэгжил дандаа ингээд юу болдог вэ? Шудраг өснө үзэр доошо болдог байхгүй юу? Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл та бүхэн энэ бод гарагийн буцалтаар тухгүй ярианууд одоо нэг хилцэх хэвээр нэг чухал хилцлэл гэж байдаг шүү дээ те. Би ингэн чи тийг нь одоо энийг хий тэрийг тэг гээл нэг юм жоохон тустаас ингээ үзэлцэх уюуттай нүр тулах шаардлага гарч ирж байгаа. Энэ буцалтаар угаасаа бүр айгүй болон хил ам дагуулах ингээ нэг асуудлууд гарч ирж байгаа ихнийх. Хоёр дахь нь болохоор бас ингээд юмыг ажтгав заа чи чиний эргэн тойрны хий нэгэн чи ялангуяа ажилтай ч ингээ холбоотой байгаа хий нэгэн заа. Эсвэл ингээд найдсан ч юм уу. Чамд dishonest буюу жоохон шудраг бас хандах гад байгаа шүү гэдгийг гарч ирж байгаа байхгүй энэ дэр.
Тэгэхээр бодож үзье. Би иймэрхүү үйл явдлууд айгүй дуртай шүү дээ. Энэ зүгээр л миний ингээд нэг та бүхэнтэй хуваалцаж байгаа. Миний бодлын аргумент шүү. Иймэрхүү үйл явдлууд хүнд амар хэрэгтэй байдаг. Хүмүүс ер нь царайгаа таниулчихад ер нь амьдрал амар амруулчих юм дөө. Тэгэл тайминг нь бүрдээгүүл байгааз тэгэл ангаж мангас юмнууд ингээ байгаа л үз. Гол нь иймэрхүү нөхцөл байдалд чи өөрөө яаж зогсох нь амар чухал байдаг байхгүй юу? Чиний амьдрал дээр ингээ нэг хин ч ингээд худлаа наагаад орж ирж болж байна. Чамаа ингээд хин ч ингээд нэг чам дээр dishonest ингээ байж болж байна. Чамааг бас хин нэг ингээл нэг найзаа гэж араас ч ингээ хомчиж болж байна. Үнэхээр зүгээр царайгаа үзүүлчлээ. Одоо яах вэ? Эсвэргээрээ чи ихтэй нэг хамгийн асуудалтай чи мэдсээрэн байж ич чимээгүй байна гэдэг нь бас нэг талын асуудал байгаа юм болов уу гэж гарч иж байгаа байхгүй юу? 9 саваа. Хэрвээ чи штэ те яг араасаа ингээ жоохон ингээд госуулах ч юм уу эсвэл чам жоохон муухай хандах гэдэг ч юм уу те тэг ингээд нэг хин нэгний ингээд нэг чамаас нууж исэн нууцуд ингээ ил болоод тэг чамтай жоохон ингээд муухай хандлаа гэж бодъё. Чи ихтэй тэрийг мэдсээрээ байж байгаа чимээгүй өнгөрүүлнэ гэдэг нь бас өөрөө хамгийн том асуудал хгүй юу. Тиймээс энэ дээр ингээд зөрөгтэйгээр үгээ хэлэхээ зур аргагүй нөхцөл байдлууд ингээд нэг чам дээр гарч ирж байгаа юм болоо гэдэг хөдөлгөөн юм байна. Юу гэж би та бүхэнтэй ингээд ойлголцох вэ гэвэл бидний амьдралын хамгийн том харамслууд дийлэх тохиолдолд бид нэр чухал үедээ ингээд нэг үгээ хэлэхээ болсон үед байхгүй. Одоо яагаад байгаа алфтай юм хаашаа гэдэг ч юм уу те нэг өөрийгөө өмөрөд нэг үг хэлнэ тэ энэ ч ингээд нэг чиний өмнөөс ингээд нэг зогсохгүй байгаа бол тэгвэл ядаж чи өөрийнхөө өмнөөс ингээд зогсох хэрэгтэй гэдэг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлууд хэрвээ чи ингээд нөгөө хүмүүсээ гомдоогоо сайх нөгөө хүмүүстэй ингээд буруу ойлгогдох муухайгаар ингээд дуудуулах үл хүндлэгдэхээс ингээд нэг айгаад үгээ ингээд хоошоо ингээд нэг татчихвэл яг үүндээ чи бас тодорхой хэмжээгээр өөрийгөө бүр амар муухайгаар үл хүндлээд байгаа хэлбэр юм болов уу гэж харах хэрэгтэй байгаа байхгүй. Яг л үхрийн ордны нэг одоо физиологоор ордууд ч зүрлцээд шүү дээ. Үхрийн орчин хоолон дээр ингээд наачтай байхгүй. Үгээ дандаа хойш үзүүлгээд байдаг. Тэгээд ер нь бол бут гарын буцалт чи өөрөө шууд утгаараа бас ингээд харилцаар амар олон саатлууд гарч ирдэг гэж ярьдаг те. Тэгэхээр та бүхэн маань ингээд нэг үг цэгээ ингээд үгээ ингээд нэг цэгэнж болж ин гэтээ хит их цэгэнж болохгүйгээр зүгээр зоригтойгоор шулуухан бас өөрийгөө өмөрөх юм шулуухан бас ингээд харилцах шаардлагатай юм болов тэ энэ дээр юу гэж бодож байна. За тэр яах вэ зөвлөгөө авч өгье за. Энэ ихтэй бүх уруу санаа бол өмнөх ингээд нэг миний reading дээр ингээд гарч ирж ирсэн санагдах юм. Мэдгүй. Яаж ч наа санаж муутай. Би нөгөө саны гэдгээ сандаг. Тэгээд мартахаар болол тийм мартчихсан дөө. За тэр яах. Шууд ихний өдөр нь 7 гээл дагаад өмнөх дээрээс 7 гээл дэсэн те. Сарны өдрөөс өмнөх дээр ингээ гарч ирсэн те нууц хэл болдог. За хэдүүлээ. Англиар яагаад communication is key гэж ярьдیں۔ Харилцаар яагаад ингэ чухал гэж ярьдیں англиар. Яагаад гэвэл чи хин нэгэнд өөрийгөө ойлгох нь амар чухал сурах ёстой скил гэдэг. Ямар нэгэн зүйлийг ойлгох гэдэг чинь өөрөө амар чухал. Би энэ дээр одоо болтол зарим тохиолдолд гацдаг нь үнэ. Би ч гэсэн миний ингээд аялах ч юм уу эсвэл миний үгээ сонгож байгаа байдлууд жоохон төвөгтэй байдаг юм байна. Үнэ. Гэхдээ би зүгээр энэ коллектив уншлаг гэдэг зүйл дээр нэгж аваа болохоос биш яг нэг эсрэг нэг ярих юм бол угаасаа би амар сайн ярьж чаддаг л болцсон байгаа даа байхгүй юу. Энийг хүн сурах хэрэгтэй байдаг. Амьдралын хэрэг дээр хизээ нэгэн цагт би ч гэсэн сурж л явж байна. Ийм болоод юу гэсэн үгийг би ярьж байгаа вэ гэвэл чи угаасаа өөрөө ч гэсэн ингээ анзаарч байгаа хаа ингээд чамд хин нэг ингээд амар муухай dishonest ингээ байгаад байгаа ч юм уу эсвэл хин нэгэн чам шудраг бус ингээ хандах гээд байгаа хин нэгэн чиний араас ингээ нэг ямар нэгэн одоо хор найруулна гэж байдаг да. Тэгээ тэрийг ингээ нэг чамаа сайхангаар ингээ нэг нуугаад яваад байгаа. Чи тэрийг нь илрүүлсэн ч юм уу яатсан ч юм аа. Энэ нөхцөл байдал зүгээр ууралж муурал сүртэй юм ярьсны орон зүгээр
өөрийгөө ингээд нэг хамгаалсан хэдүү хэлэх юм бол ингээд зүгээр юм шүү гэдэг гадаргалгаа гарч ирж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэвэл эцээ чи өөрийнхөө амьдралынх нь л эзэн болохоос биш чи хизээч ингээд хин нэг нь одоо намайг юу гэж бодох бол гэдэг амьдралаар амьдрна гэдэг чи өөрөө там байхгүй юу. Одоо үзэл та нэг юм сонирхолтой теори дээ. Чи хүмүүст илүү хүзээ ядах тусам чи өөрийнхөө амьдралаар амьдарч ин гэсэн үг. Чи хэдийх өөрийнхөө амьдралаар амьдрах тусам тэрний дараа бусад хүмүүс дараа нь чамайг хайрлаж эхэлдэг. Сонин парадокс байгааз. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ чи өөрийн authentic self гэж байдаг. Энэ нь болохоор би юу хүсэж байгаа мэдэж байна. Би хаашаа явахаа мэдэж байна. Би зорилгоо мэдэж байна. Би хинтээ хамт байхаа мэдэж байна. Би юун дуртай, юун дургүйгээ мэдэж байна. Миний үн цэний юм байна. Миний ёс суртахуун юм байна гэдэг мэдж байгаа цагт чи бусдад таалагдах шаардлага байдаг байхгүй. Тэрийг мэдж байгаа цагт чи бусдаас validation approval хүлээх шаардлага байдаг байхгүй. Чи тэрийг мэдж байгаа цагт чи хүндээс үгүй гэж хэл сурч чаддаг байхгүй. Тэрийг мэдж байгаа цагт хүмүүс чамайг rejectlэх, хүмүүс чамайг ингээд үл хүндлэх, хүмүүс чамайг ингээд хоошоо татхаас чи айхаа болно. Лайлаа. Эний дараа штэ те. Мангар олон хүмүүс чиний амьдралаас гардаг нас үнэ. Энэ нь болохоор таарад үзрээр таавар хүүзэр болчихж байгаа шүү дээ хүмүүс самаа. Хойноос нь стар үзрээр ихтгэл найдар гарч ирдэг те. Эний дараа чиний амьдрал цэвэрлэгээ явагдсны чинь дараа одоо яг чиний байгаа над authentic self-ийг чинь ойлгох хүмүүс амьдралын чанаас гарч ирдэг. Би энийг зөндөө мэднэ. Угаасаа бодит амьдралын шин дээр жишээлбэл анх би 2 жилийн өмнө дөнгөж ингээл рус хийж эхлээл би ч яаж яхнаас хил амтай тэгээ нэг саркастик хүмүүсийн ингээд нэг дандаа нэг юм өдөж байгаа юм шиг юмнуудыг ингээд ярих дуртай. Амар олон үзээ яддаг ч гэсэн хүн болгоно баг стажик оны шилдэг мэдрэл мотон гэж бодож л байсан шүү дээ. Мангар олон найзуудаас би салсан шүү дээ. Тэгээ дараа нь яа дээ. Яг ойлгох хүмүүс нь гараад ирж байгаа байхгүй. Тиймээс ингээд эцсийн эцэст чи өөрхөн authentic self буюу би юу хийхээ мэдчихэ, хаана байхаа мэдчихэ, би юу хийж байгаа мэдчихэ байгаа цагт чи бусад хүмүүсийн ингээд нэг бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөв, бусад хүмүүст таалагдахын төлөө өөрийгөө золиосгоо болж эхэлдэг байхгүй. Миний хэлж байгаа санаа нь нэ. Окей. За. 12:05. За охинорт. За бидний бод гарагийн буцалт гэдгийг дахиад тайлбарлая. It's not about чиний ex чинь буцаж ирэх. Чиний ингээд нэг ажил юмнууд чинь ингээд нэг хойшлох, гацах, нууцуд ил болох гэсэн утга бол нөх амар чухал биш байсан бод гарагийн буцалт. Бод гарагийн буцалт гэдэг чинь өөрөө бидний тэр нуугдаад байдаг shadow хэсэг. Буюу харахгүй хэсэг, харж чаддгүй талхгүй. Тэрийг нээлрүүлэх боломж өгдөг. Жишээлбэл юу вэ гэвэл атаархах шунал гэдэг мэдрэмжээс холтцсон хүмүүс гэж байдаг. Тэр нь харахгүй талд нь орсон байна. Тэнгүүдээ тиймэрхүү хүмүүс амжилттай явж байгаа хүмүүс хараад хорсож эхэлдэг. Галзаа угааз. Тэр шунлаа хүлээмжшүүлсэн цагт чи амжилттай явж байгаа хүмүүсийг хараад хорсож эхлэхэ болоод вау эдгээр бас ингэж чадж байгаа бол би ч гэсэн чадах юм байна ш гэдэг inspiration толдог байхгүй юу. Энийг Карл Юнг амар гоё тайлбарсан байдаг. Та Карл Юнгийн shadow хэсэг гэдэг ингээд YouTube-ээс ч юм уу ингээд ном өдрийг унших юм бол айгүй гоё ойлголтууд гарч ирдэг. Тиймээс бод гараг болохоор биднэрт яг энэ талыг маань харуулхад хамгийн том тус болдог байхгүй юу. Бидний тэр нуугтаад байдаг, бидний тэр нүүр тулгаас айгаад байдаг мэдрэмжүүд, хүмүүс, тэр шархнуудыг бод гарагийн буцалт биднэрт өөдөөс нь сайн уу гэж ингээд учруулах нэг гоё кейс болдог байхгүй юу. Түүнээс л нэг бод гараг буцгаалын экстерн гэдэг нэг юм сони явцаа ойлголт өөр нь бол хайх хэрэгтэй ах уу. За тэгэхээр охины орчны үед бод гарагийн буцалтаар юу ах вэ? Ямар харахгүй талбай нүүртэй байна. Ямар хуу энерги байна. Ямар хуу үйл явдлууд гарч ирэх нь гэдгийг хэдүүлээ массив утгаар нь харцгаая. Энэ харахгүй талтаа нүүр тулах яг үнэхээр хэрэгтэй байд юм аа. Окей, 2 таваагаад 3 удаа холилдох юм. 1 ингээд 2
Hold on. I'm still standing. Dun, 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 dun. Dun, 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 dun. Okay. За шууд эхлэхэнд би нэг өмнөх reading дээр л ярьж ирсэн. Аль ордон дээр ч хэлээ. Хэрвээ чи маш зоригтойгоор хаалгаа хааж чадах юм бол universe чамд бас маш зоригтойгоор дараагийн хаалгыг нээж өгдөгөө гэдэг ухааныг хэлжсэн байхгүй. Энэ юу гэсэн үзэр байна? Үхлийн үзэр байгааз. Юу хутагаар нэг араас нь бүл гэж байгаа биш ээ. Үхлийн үзэр гэдэг нь өөрөө болохоор трансформашн буюу хувирлыг бэлэгддэг. Чи бодоод үзье. Энэ дотор байгаа энерги, энэ дотор байгаа ухаанаа өөрчлөөгүй цагт чи 1000 ингээд нэг хичээгээд амьдрал чи яг л хэвэндээ байдаг байхгүй. Өөрчлөлт гэдэг зүйл энэ гадна биш үү дээ. Өөрчлөлт гэдэг зүйл чинь дотор байдэ. Хэрвээ чи саяхан салалтаа ингээд нэг нүрд болсон бол кармик тойрог дээр үхлийн үзэр байгаа байхгүй. Тэгээд дараагийнхаа амьдрал, дараагийнхын харилцаалаа 1000 ингээд нэг зүтгээд үзээрэй заяа. Стил хэрэг чи тэр X үгүй яаж чадах вэ? Стил чи тэр ингээд нэг шарах. Стил чи тэр хүнд мэдрэмжүүдээ энэ дотроос тавьж явуулаагүй цагт чи 1000 ингээд нэг хичээгээд үз заяа. Кармик тойрог доошоо. Буюу яг царай нөр адилхан энергитэй хүмүүсээ дандаа учирдаг байхгүй. Тэгэхээр энэ удаагийн бод гарагийн буцалтаар болохоор чиний тэр нуугдсан тэр айцуудтайгаа л хүндээ нүр тулахаас өөр аргагүй болж байгаа. Ялангуяа тавьж явуулъя гэд тавьж явуулж чадахгүй байсан хүмүүс. Харилцаа, нөхцөл байдал, үр дүн, тухайн ой санамжуудаас өсөөсөг энэ бод гарагийн буцалтаар реформ хийх шаардлага гарч ирж байгаа. Бүр нэгдсэн байдлаар шинжилэлт. Бодож үзье. Бид нар энэ дотор ингээ байдаг харанхуй ингээ хэсгүүд гэж байгаа тийм. Бид нар илүү их ингээ зүхтах тусам тэр харанхуй хэсгээс тэр ингээ нөгөө хэсэг нь бидний амьдралыг мэдхгүйгээр удирдаад контролдоод эхэлсэн байдаг. Энийг яаж ингээ анзаарах вэ гэвэл та бас найзуудаасаа ч гэсэн анзаарч болно. Нэг үргэлж нэг юм дандаа нэг юм драматик харилцаатай хүмүүс донд ингээл нэг явсан хүн байлаа гэж бодъё те ингээл амар токсик гэдэг ч юм уу. Тэр хүн яагаад хичээгээд дандаа адилхан хүмүүстэй уулзраад байна. Шалтгаан нь болохоор одоо жишээлбэл энэ дотроо unconditional хайр гэдэг зүйлийг өөртөө өгч чадаагүй ч юм уу те. Энэ дотроо өөрийгөө ингэж хүндэлж өөрийнхөө инх тайван аюулгүй байдал амар амгалан өөртөө өгч чадаагүй хүн гаднаас ингээ хайгаад байгаа байхгүй. Альмаа л миний амьдралд ороод ирчих юм бол миний амьдрал өстой чиг хонцоллоо доо. Нөө. Альмаа 1000 амьдрал дээр чи ирлээ гэж бодъё. Чи энэ дотроо ингээ нэг айц төгшөөртэй энэ дотроо ингээ нэг lower vibrationтай ингээ байгаа цагт 1000 хайгаад хичээгээд зээш тэрийг болж чадахгүй. Чи ингээ нэг X-тэй ингээ атархалах гадал би одоо гиндгаар ингээ явж ин гэдэг ингээл нэг байлаа гэж бодъё л да. Одоо жишээлбэл чи сошиал медиан дээр те би өстой эдгэрч байгаа би ингээд нэг хийлэн хийж байгаа. Гэхдээ зөвхөн манай X миний энэ сториг үзүүл ш. What's the fucking point? Тэ? Эсвэл бодож үзье. Та энэ бод гарагийн буцалтаар өөрсдийн гэсэн нэг хатаархал, битгэрэл, шаналл, хорсол, шунал гэдэг мэдрэмжүүдээсээ ингээд нэг зүхтааж болохгүй гэдэг хариу байхгүй. Зүр сайхан нүр тул. Хэрвээ яг үнэхээр ингээд нэг хин нэг үнэн голоос уурсан бол яа тултлаа уурлаа дуусгах хэрэгтэй байхгүй. Яг тэгжиж энэ одоо харахууд байгаа одоо нэг эмоцуудаа бүр ингэж дотроос нь ингэж гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. Би энийг богинохон минутанд угаасаа ингээд тайлбарлаад идрэг угаасаа барахгүй заа. Энэ ч угаасаа маш том сэдв. Гэхдээ зүгээр ерхий гадарлагаар нүгж байгаа шүү. Таад энэ мэдрэмжүүд ихлээр тултал мэдэр. Одоо бас энэ бод гарагийн буцалтаар ингээд нэг таад эмоц ингээд up and down ингээд болох байх. Нэг өдөр л гоёж ирсэн, нэг өдөр уурлал, нэг өдөр жоох ингээд те нэг орон гарan гэж үүдэн штэ. Болох байх. Гэтэ зүгээр заа. Энэ болгоныг мэдрээд
Тэгээ дараа нь биеэсээ тавьж явуулах, дуусгах, хүлээмжшүүрэх, хаалтын ажиллагаа хийх, тэгээ шинэ амьдралыг эхлэх зоргийг олж авч чадсан цагт одоо ингээ юунерс чам дээр ингээд union буюу нэгдлийг өгөх гээд байгаа байхгүй юу? Нэгдэл. Дараа чи ингээд нөгөө хүсэж байгаа тэр харилцаа байна уу, алхам байна уу, тэрж өгөх гээд байгаа байхгүй юу? Үүсэвэл би одоо энэ аяган дотор кофе хийсэн байгаа байхгүй юу? Энэ кофе болохоор чиний нөгөө нэг нүур тулж чаддгүй одоо тэр нэг мэдрэмжүүд, нүур тулахаас айдаг тэр ингээд нөгөө мэдрэмжүүд. Тэгээ хин нэгнээс авсан тэр шархаа ингээд нөхөхийн тулд нөгөө архиудаг habit ч юм уу те. Энэ болгон чинь кофе л гэж төсөөлье. Чи тэгээд энэ кофетэй аягандаа ингээд одоо дараа чи ингээд нөгөө амьдрал чинь гоёор эхлэх гээд байна да магадгүй 1000 bucks ингээд нөгөө нэг амар гоё ус гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд энэ аяглаа хийх гэдэг үзээ. 100 ингээд боксер ингээд нөгөө амар гоё биер авсан байдаг. Тэ стилийн дотор кофе шүү дээ. Тэрийг хасгаж иж чи дараах ингээд нөгөө гоё шингэн зүйлөө уuna гэдэг шиг энерги угаасан гэж л ажиллана. Чи энэ дотор байгаа энерги трансформашн буюу хуургаж одоо шин шатан дээр ингээд хүрхгүй бол чи 1000 хичээгээд яг л адилхан үр дүнд хүрдэг байхгүй. За тэр яг зөвлөлөө авч үзье. I'm still standing da 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 do 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 do. Яг хэлээдсэн. Judgment justice хоёр жоох өөр өгдөг байхгүй юу? Хоёулаа эцсийн шийдвэр ч юм уу ингээ нэг гаргадаг мөртлөө justice болохоор бодит амьдралын шүүх хурал мурлыг бэлэгддэг. Judgment болохоор spirituality өгдөг байхгүй юу? Тэгээ дөрвийн ингээ нэг аяхтай хамт. Бодоод үзье л та. Дийлэх тохиолдолд бидний амьдралын хамгийн зөв замаараа явж байгаа яаж мэддэг вэ? Бид нэр дандаа алхаж үзээгүй замаараа алхахаас эхэлдэг байхгүй юу? Амар сониуг байгааз. Тэгээ ихтэй энэ ялч бас үнэн байдаг. Эцсийн эцэст бид нэр хийж чаддгүй зүйлтэйгээ нүүр тулах нь бидний амьдралын хамгийн том хөгжил гарч ирд юм аа. Бидний эго гэж ярьдаг те. Тэр болохоор дассан зүйл рүүгээ гүгээл яваад байт. Хэрвээ чиний эго үргэлж драматик нөхцөлөд үргэлж нэг юм лата ингээд нэг хүмүүстэй ингээд байсараа дассан бол одоо зүгээр энгийн ингээд мөрөөр байдаг хүмүүсийн хажууд эго ч гайхах шүү дээ. Энэ ямар өдөрт ашир вэ гэдэг ч юм. Энэ цаанаа нэг нэг наа гэдэг ч юм. Тэгээ адилхан төстэй хүн гарч ирэнгүүт одоо би энийг чи мэдэх юм чаа энэ хүмүүстэй харилцаагаа уучраалаа гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар хэлэрдэг байхгүй. Тэгээ бодоод үз. Бидний амьдрал хамгийн хэцүү алхам нь болохоор мэдгүй замаараа алхах байдаг байхгүй юу? Архичон яагаад архинаас гараад хэцүү байдаг гэж? Арх уухгүй ингээд нэг амьдрий гэж бодъё л доо. Арх уусараа дасцсан байсан найзууд нь ингээд хаяа очвол яана гэж аялахлахгүй. Нөхцөлөдлөө ингээд дасцсаа сайн. Дуршлал нь өөрчлөгдөнө. Яана би чадах болов гэдэг ч юм ингээд нэг юм харахуу замаар алхахаас л айгаад байгаа болохоор тэр ингээд симптомоос гарч чаддаг байхгүй юу? Дийлэх тохиолдож шүү. Яг тийм шүү. Хэрвээ чи амьдралаа ингээд нэг өөрчлөлий шинжилгээ болгоё бүтээ гэж ингээд шинээр амьдралын чиглэлийг тодорхойлсон алхахаас айгаад байгаа бол битгий. Яагаад үл чи яг зөв замаар явж байгаа гэсэн үг. Хэрвээ чи одоо чаддгүй зүйлээ ингээд нэг чадхаас эхэлж ижил амьдрал чинь өөрчлөгдөнө гэж ярьдэн шүү дээ. Хэрвээ чи хүнд үгүй гэж хэлж чаддгүй бол хэрвээ чи яг өөрийгөө бие дагаад амьдрал ахуйгаа болгоё бүтээе. Тэгээд би заавал ингэж юм болгоныг төгс мэдчихэж ойлгох шаардлагагүй зөв нүдэ анаад алхаж үзье гэж хэлж байгаа цагт алхаж чадж байгаа цагт өөрчлөл гэдэг зүйл чинь аяанда бий болно. Стил ингээд нэг чи тэр харахуу замаас ингээд явхаас ингээд айгаад хоошоо ингээд сууж ивэл universe чам 1000 ингээд гой боломж өглөө. Нөхцөл байдлууд яг гоё ингээд хийцгэн тараал 1000 гоё ингээд тохироонд бүрдсэн ч гэсэн эцсийн алхам гэдэг зүйлийг чи хийхээс нааш юу ч өөрчлөлтөнд орохгүй байхгүй юу.
Тиймээс зөрөгтэй алхах нь дээ. За материал орт. За тэгэхээр бод гарагийн буцалт. Чиний нүүр тулхаас л хайдаг айцууч сайн үгэж л гарч ирэн шүү дээ. Түүнээс нэг X ингээд амьдрал дээр буцаж ирдэг ч юм нэг тийм ойлголт биш ээ. Хэдүүлээ жаахан юу байцгаа. Гоё ойлголттой байна. Оо. Яг окей. Ойлгоод наасаа. Гэхдээ энэ удаа л X-д буцаж ирэх юм гэж шаасан. 7-гийн аяр дэше 8 аяр доош байгаа даа байхгүй юу? Тэгснэ хатны саваан доошоо кармик тойрогтойгоо. За юу гэж ойлгож болох вэ гэвэл штэ те. Хэрвээ чиний амьдралд situationship дээр ингээ байж исэн хүн эсвэл үерхчээд ингээд өөр хүн ингээ таалагдаад чамаа ингээ хайцсан хүн гэдэг ч юм уу те. Юу гэсэн ч юм өснөр ойл. Буцаж ирж ирэх нэ. Сайн үгээд. Хай. Санзаа юу вэ? Гэдэг ч юм уу те. Энэ үнгээрээ яг юу гэж болж байна? Буцаж нийлэх нэтэрэ гэдгээс илүүтэйгээр зүгээр чи ер нь хэрхэн явж байна гэдгийг л зүгээр хальт ингээ анзаарч байгаа хэлбэр байхгүй. Дийлэх тохиолдолд ер нь хуучнаас ингээ хүмүүс буцаж ирдэг нь болохоор юу вэ? Яг тэ болцооны амьдрал нь жоохон фейлсэн тохиолдол ирдэг л хгүй да. Ялангуяа энэ бол 80% нэрчүүд байд юм аа. Тий 80% нэрчүүд байд. Үлдэл 20% л огтод байд дийлэх тохиолдол тий. Яны сайхан болцооны амьдрал нь бүтээгөө альмаатайгаа болцгоол тий. Альмаа чамаас илүү юм сангидал нэг жоо альмаатай нааж ирж альмаа тэнийг болж таарал. Одоо нэг ингээ нэг чимэл ингээ миний заяа гэж мэгэл ойлгодог л хгүй да. Хөгжилтэй шүү дээ. Үний амьдрал чинь юм болгоныг бас нийлэх сүртэй уянгалаад яах юм те бас амьдралдаа бодтой андчих хэрэгтэй байхгүй. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл шүү дээ те ингээд 10-ын илд доош 10-ын аяган дээш байгаа байхгүй. Хаалцаа. Энэ амар залтай нөхцөл байдал. Ер нь хуучнаас ингээд хүмүүс ингээд гарч ирэхтэй зэрэгцээд чи шинээр хүнтэй болцчихлаа гэж бодъё. Аль нь ингээд нэг нэгнээсээ дээр ч юм шиг алийг нь сонгох мэдэхгүй байгаа нөхцөл байдал хэрвээ чи унднуул заяа. Энийг сайн санаж аваарай. Юунаас чамайг яг тестэлж байгаа шаа. Юунаас ч тэ чамайг тестлэх хоёр арга үү. Нэг бол чи ямар ч сонголтгүй, ямар ч нөхцөл байдалгүй гацаанд бүр яг орчдог байхгүй. Ажилчин ингээ урагшлахаа болцсон. Боломжууд гарч ирэхээ болцсон. Хүмүүс чамайг тоохоо болцсон. Чи ганцаараа ингээд энэ л юунаас ихний тест. Нөгөө тест нь болохоор гинт ингээ амьдрал дээр чи мангар олон хүмүүс зэрэг гарч ирдэг. Мангар олон боломжууд зэрэг гарч ирдэг байхгүй. Энэ хоёр байдлаар юунаас чамайг тестэлдэг. Чи алийг ингээд нэг сонгохгүй, чи аль энерги дээр ингээд нэг зогсож яах гэдгээр шалтгаалаа нөхцөлөд ч өөр л таахгүй. Мэдрэл мотой сонсогж аваад гэхдээ амьдрал юм л байдаг. Тэгэхээр материал ордог би ингээд нэг таад энэ бод гарагийн буцлаар яг 2 хувааж ярихаас өөр аргагүй байхгүй юу? 2-ын саваагаар. Групп А заяа. Энэ ингээд нэг 7 сар хэрэг та хэдийн амьдрал зүгээр мэдрэл мотой олон ажлын сонголтууд, боломжууд. Тэгээд хуучнаас ч мангар олон хүмүүс ингээд нэг гарч ирээд шинээр ч гэсэн мангар олон хүмүүс танилцъя гэж гарч ирээл амьдрал чинь ингээд амар бужигнах ингээд нэг хэсэг байвал яг энэ үед пауз аваарай. Пауз. Гүнзгий авсгаа авчих, гүнзгий авсгаа гаргачих. Яг шийдвэр болгоныг битгий реакцэл шийддээрэй. Яг л энэ болгон чинь тест байгаа байхгүй юу? Юунаар чамайг энэ тэнэгстэй алийг нь сонгох гэдгийг нэг харангуйта стил яг энэ тэнгээр үлдсэн байх гэдгийг шалах гэдэг байгаа байхгүй юу? Юунаар соос зэлтэй штэ.
энэнийг яаж ингэ зөрүүл залддаг байвал тайвширч. Тэгээ асуу дотроосоо. Би хаашаа явмаар байна? Миний зорилго юу вэ? Миний чиглэл яг юу вэ? Би аль ингээд нэг зам нь яа миний чиглэлтэй таарч байна. Хэрвээ чи ингээ хариултыг нь олохгүй бол ч тэс битгий санаа зов. Асуултад хариултыг олохгүй санаа зовоод хэрэггүй зүгээр тайвширч хойшоо сууч. Окей, ойлгосноо. Тэгжэл хүссэн хүсээгүй чиний тэр ингээ зорилгыг чинь дагуу ингээд нэг үлдэх хүмүүс нь үлдээд, үлдэх нөхцөл байдал, үлдэх боломжууд нь үлдээд явах юмнууд нь угаасаа явчихдаг байхгүй. Тэгээд чи одоо энэ үед delusion-ээс гардаг байхгүй. Групп Б. Энэ бодгаргийн буцалт ингээд чиний хувьд бол ингээд бүр жихнээсээ нэг гацааны ноёо өргөлийг ингээд нэг тавьж байгаа. Энд чи ингээд гацсан яахаа мэдгүй ангааж байгаа ингээд нөхцөлөдлийг хэрвээ чи experience хийх юм бол одоо бас хийж байгаа бол юм болгоныг засгаж битгий оролт. Сонирм байна уу? Төсөлч ингээд нэг гацсан байлаа гэж одоо скол эхлүүлж байгаа ажил скол ингээд цалин байлан чи ингээд нэг гацсан байлаа гэж одоо юм болгоныг битгий засгаж хичээ. Just fucking enjoy. Чи асуух хэрэгтэй. Онжоо минь надаа бүр их хийгөөг. Бүр их зовлог. Гайхаж байгаа. Гэтэ зүгээр за. Наад бүр их зовлон үг гэж ингээд нэг хүлээн зөвшөөрж байгаа байдал чинь болохоор чи энэ зовлон гэдэг зүйл чинь эцээс зовлон биш байсан. Энэ зүгээр delusion буюу хий басан зүйл байсан гэдгийг ойлгож байгаа байхгүй. Хэрвээ чи ингээд нэг болцооч ерөөсө бүтгээ болцсон. Хинт чамаа ингээд тоохгүй. Өөрийгөө isolate буюу ингээд жоохон дараад хавчиж боогод ингээд байгаа бол хаашаасаа гүнзгий амсаа авчих, тайвширч бүхэн болдгоороо болж байгаа. Харин чи бүр их гэд нэг хичих хэрэгтэй байхгүй. Надад fucking бүр их зовлог. Авдр үзье. Яваа. Ойлгож байгаа миний ярьж байгаа. Энийг чи хийж сурах хэрэгтэй. Дараа нь бод гараг буцаад хэв хөдөлгөөнд ороход чи ямар ч ингэ хүлээлтгүй амьдэрсэн байгааз амьдрал ингээд нөгөө миний нүдний өмнө сүрнүү байна уу надаа хамаагүй би босож чадгаа мэдж байгаа цагт юунд нь би сандартай гэдэг шатруу ингээ ухаантай байгаад явж байгаа тохиолдолд бод гараг буцаа хэв хөдөлгөөнд оронгууд яана гэж одоо ингээд яагаад бүх юм чинь гацаад байсан учир нь олддог байхгүй цаанаасаа тиймээс групп А групп Б гэж хааж байгаа ш. Зөвлөгөө авч өгөө заа танаа мөч орсныхан. Oh my god. Тэячгүй аль нэг хэсэг дээр нугасаа ингээд нөгөө хуучнаас ч хүмүүс ч амар их орж ирэх нэ. Сайн би буцаад ирлээ шээс. Наа сааснаа. Зүрлээд тийш таанж байгаа юм шээ. No my barista. Пяхла. Yep. Далаг. Хэрвээ штэ чиний амьдралаар нөгөө нэг хашир ингээ орж ирлээ гэж одоо энэ тэмдгээс тачиг хүүхэн болгоны өндөг шүтэлцэх юм уу те. Тэгээ сколын тэмдгөө ингээ нөгөө нэг залуу болгоны DM дээр байж идэг ингээ нөгөө байж байгаад ирсэн бол заяа. Яах гэж чи ингээ бас ингээ амьдралд оруулах шаардлагатай юм бол. Яагаад энэ хөзөр гарч ирж байгаа вэ? Энэ зүгээр ингээд нөгөө миний хамар ингэж л үнэрлжлээ л да. Хүмүүс одоо энэ тэмдгүү ингээд нөгөө background хийсээр хагаад одоо нэг боломж нь олдгоо болцсон юм уу? Жоо потенциал нь дууссан юм яацсан. Тэгэл яах вэ? Тэгэл удаал нэг ирж байхгүй юу? Энэ тохиолдолд яг мэдээж уус чам дээр ингээд хей би тэгсэн штэ гэдэг ч юм нэг уус юм ярьж орж ирэх байх. Энэ үед би л одоо чиний оронд байсан бол жоохон keep the arm distance байхаас байхаа. Жоохон зайтай. Motherfucker яг ярьж байгаа шиг үнэхээр өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн байвал шүү дээ. Motherfucker амьдрал ингээ нэг бүхий л хэсгээр өөрчлөгддөг байхгүй. Шинээр хүрээлэн өөрөлн, хобби өөрөлн, амьдралын хөвшил, well-being гэдэг нь бүгд өөрчлөгдсөн байдаг. Тэрүүгээр ойлгож болж байна. Яг чамаас алхтаа тийм байсан. Яг тэр чигээр ингээ чам дээр ирж ивэл. Yep. Чи нэг чулуун дээр хоёр удаа бүдэрхэн дээ. Эсвэргээр одоо нөгөө босод бүлгийн зориулъя заа. Энэ бод гаригийн буцаалтаар
Чи хизээч бүх юмыг ганцаараа ингэж үүрэх гэдэг шаардлага байхгүй. Тэгээ яалчгүй ингээд нэг угаасаа чиний ингээд нэг бүхий л хилцэл харилцан яриа, найз нөхдийн харилцаа бүгд жоо гацаанд орох гэдэг байхгүй. Энэ нь болохоор штэ тэ чи яг юун дээр амар obsessed буюу донтцсон байсан. Юун дээр амар ингээд нэг улаарад байснаа анзаарах ингээд зүгээр цаг л болж байгаа маа. Түүнээс ч нэг амар чамайг шийдэх гээл ийм нөхцөлөд ирүүлж байгаа биш шүү гэдгийг бод гаргийн буцалтаар ингээд чи ойлгох хэрэгтэй байна. Зүгээр хойшоо суугаад би хаашаа явах шинээр ингээд нэг чиглэлээ гаргах чийл гэдэг ухаан бохгүй. Тэгэл болоо. За нэг амар overthinker болоод яах юм. Alright. Тэгээд энэ бол ингээд миний та бүхэндээ ингээд нэг хуваалцах мэдээллүүд мэдгүүд ингээд байлаа. Тэгээд дараа чимэглэлүүдээр уулзъя. Bye.